Нийслэлийн хэмжээнд хараа хяналтгүй хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж, эрүүл мэнд хүмүүжил, төлөвшөлд доголдол үүсч, гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарах болсон. Иймд нийслэлийн засаг даргын захирамжаар гэр орноосоо хүндэрж хараа хяналтгүй амьдарч байгаа хүүхдүүдийг эцэг их асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх боломжгүй тохиолдолд асрамж халамжийн үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгууллаа. Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, цагтаагийн байгууллага, эрүүл мэндийн байгууллага, асрамж халамжийн төвүүд болон нийслэлийн засаг даргын дэргэдэх хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай зохицолбор, нийслэлийн болон дүүргүүдийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар хамтран 2 өдрийн турш ажиллажээ. Энэ хугацаанд нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд хараа хяналтгүй 74 хүүхдийг илрүүлж, үүнээс гэрт нь хариулах боломжтой 44 хүүхдийг асран хамгаалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр хүлээлгэн өгсөн байна. Харин гэрт нь буцаах боломжгүй 27 хүүхдээс 9-ийг нь асрамж, халамжийн төвд 18 хүүхдийг хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай зохицолборт шилжүүлэн өгчээ. Илрүүлсэн хүүхдүүд бүгд тодорхой хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртснөөс болоод гэрээсээ дайчсан байна. Байнгын хараа хяналтгүй явдаг 18 хүүхдийн нөхцөл байдал дээр дүгнэлт хийгээд үзэхэд энэ хүүхдүүдийн маань 22% нь буюу 4 хүн хүүхэд л цөм гэр бүлтэй амьдарч байгаа. Ээж аавтайгаа төрсэн ээж аавтайгаа амьдарч байгаа бол цаана байгаа 14 хүүхдийн гэр бүл бол хагас тийм үү? Эсвэл одоо бүтэн хүнчин эсвэл хойд ээж аавтай ийм одоо төр зүрх харагдаж байгаа ч. За харилцааны байдлыг ингээ харахаар бол 100% ер нь бол хин нэгнийхээ зүгээс хамтарч амьдарч байгаа хин нэгнийхээ зүгээс хүүхдүүд бол хүчирхийлэл дарам төгшүүр тэгэл гэр орноосоо хөөгдсөн байдалтай эннээсээ болоод ер нь ингээд гэрте очихоос айгаад дахиж зодуулахаас айгаад ингээд одоо өөрсдөд нь хамгийн тааламжтай байгаа буюу найз нөхдөдтэй байгаа тий хүмүүс ингээд хараад ингээд хоол унд өгж байгаа тайван байж байгаа инээж ханиаж байгаа гэдэг ийм орчныг ингээд сонгоод гараад ирсэн. PC тоглоомын газруудаар бас нэлээдгүй хүүхдийг илрүүлсэн. За дээрэс нь нөгөө байрнуудын маань орц хонглоор за өдрийн цагаар нөгөө үйлчилгээний төвүүдээр хоолны газар болоод за худалдаа үйлчилгээний төв зах удаар одоо бас илрүүлэлтийг одоо бас хийсэн байгаа. Хүүхдүүдэд юуны түрүүнд ариун цэврийн үйлчилгээ үзүүлж усанд оруулж дулаан хувцсаар хангажээ. Үүний дараа дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн нарийн мэрэгжлийн эмч нар үзлэг шинжилгээ хийсэн байна. Хараа хяналтгүй хүүхдүүд эрүүл мэндийн хувьд ихэвчлэн амьсгалын замын болон арьсны өвчлөл ихтэй байжээ. Ихэнх хүүхдүүд бол дандаа нөгөө гэрээсээ дайдсан компьютерийн хамааралтай болсон дэлгэцийн донтолт хэлбэрийн одоо тэр бол нэг 39% орчим байна. Одоогийн байдлаар ирсэн хүүхдүүдээс арьсны өвчин одоо өөрөөр хэлэх юм бол хамуу арьсны өвчин бол нэг 7% байна. За бүрний өвчин бол 5%. За тэгээд яг нь ер нь бол сэтгц талдаа за жоохон тийм дэлгэцийн донтолтын хамааралтай хүүхдүүд ихэнх хувьд эзэлж байна. Гэрт нь буцаах боломжгүй буюу бүтэн үнчин эцэг эхээс нь авахаас татгалцсан 2-оос дээш жилээр хараа хяналтгүй явсан хараа хяналтгүй хүүхдүүдийн бүртгэлтэй 18 хүүхдийг тусгай зохицолборт байрлуулжээ. Цаашид эдгээр хүүхдүүдийг сургах хандлагыг өөрчлөх зэрэг нийгэмшүүлэх ажлыг хийхээр болсон байна. Энэ хүүхдүүдийг нэг жилээс нэг сараас нэг жилийн хугацаанд нийгэмшүүлэн төлөвшүүлэх ажлыг зохион байгуулна. Мөн дотооддоо бол ерөнхийдөө дотоодын сургалтууд болох гэр бүлийн асаргаа үйлчилгээний сургалт, мужааны сургалт, барилгын өргөн мэргэжлийн сургалтанд хамруулна. За мөн биеийн тамир спортын сургалт оролцдог, биеийн тамирын сургалтанд ер нь хамруулна. Урлагийн хөгжмийн сургалтад байгаа, хөгжмийн сургалтанд хамруулна. Бичиг үсэг тайлгадаг болон албан бус нөхөн одоо сургууль завсар зүгтүүдтэй зориулж албан бус сургалтыг бол дотооддоо албан бус сургалтын багш зохион байгуулна. Хүүхдүүдийн дийлийнх нь BC тоглоомын газар хоноглдог байсан байна. Тиймээс хүүхдүүдийн хараа хяналтгүй явах нөхцөлийг бүрдүүлж байгаа BC тоглоомуудын газруудыг цэгцлэх шаардлагатай байгаа юм а. Үүнд ч анхаарахыг хотын даргын орлогч хэлжээ. Хүүхдүүдийн одоо байдлаас ингээд ярианаас нь харж байхад бол өдрийн цагаар бол сүм хийдүүдээр орж хоолдог юм байна. Оройн цагаар бол энэ PC тоглоомын газар хондог гэж. Тэгэхээр зарим одоо ер нь олон PC тоглоомын газар дүүрэг дээр байдаг. Энэ дээр бол хүүхдээс одоо мөнгө төгрөг аваад хонуулдаг гэсэн ийм бол яриа. Тэгэхээр цаашдаа бидний PC тоглоомын газрууд руу бол бас шалгалт оруулж бас тэр зөвшөөрлөгөө бас тодорхой PC тоглоомны ажиллах цагийн хуваар эдгээр дээр бас анхаарч ажиллах хэрэгтэй байна гэж ойлгож байна. Энэ арга хэмжээг одоо ингээд орхитуулчихгүй энэ өргөлжлүүлж одоо 9 дүүрэг тэгээд энэ хүүхд гэр бүлийн хөгжлийн төвдөө одоо энэ гарсан үр дүнгээ одоо тайлагнан авч чиглэл
өөрөг даалгавар өгч ажиллана. Хүүхэдтэйгээ харгас хэцгий ханддаг, гэрээсээ дайжиж тэнхэд хүргэсэн эцэг эхчүүдэд хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэхээр болсон байна. Мөн гадуур хараа хяналтгүй явж байгаа хүүхдүүдийн талаарх мэдээлэл нь эргэн таны үүрэг мөн гэдгийг ухамсарлах хэрэгтэй байгаа юм а.